Хамгийн анх 2010 оны 3 сард How to Train Your Dragon цацагджээ. Үүнээс хойш 15 жил өнгөрсөн ч энэхүү бүтээл нь одоо хүртэл бидний хамгийн ихээр үзэх дуртай анимашны нэг билээ. Эхний ангид тухайн үедээ үзэгчдээс өндөр үнэлгээ авч амжилт олсноор 8 сизонтэй цуврал мөн бүрэн хэмжээний 3 анги нь дэлгэцнээ гарсан байдаг ба Вайкингчууд болон луунууд хоорондын харилцааг өгүүлэх уг бүтээл нь нөхөрлөл, эр зориг, өөрийгөө олж нээх тухай гүн утгыг агуулсан сэтгэл хөдлөм түүхийг өгүүлдэг. Тэгвэл уг гайхалтай бүтээлийн шинжилсэн лайв акшн буюу бүрэн хэмжээний кино нь энэ оны 6 сарын 13-нд нээлттэйжээ. За тэгээд маш сонирхолтой адал явдалд лог хэрхэн сурах вэ кинологоор холсон лайк, subscribe дарж дэмжээрэй. Энэхүү кино маань алс холын Берг гих нэгэн тосныг харуулж байгаагаар эхэлдэг. Вайкингчуудын нутгалдаг энэхүү газарт маш аимшигтай амьтад зэрэгцэн оршдог бөгөөд нэгэн шөнд тэдний унтж байх үед дайснууд нь болсон тэдгэр луунууд тосныг шатаж гарна. Манай гол дур Хикаби ярьж байгаагаар юунаас шайдаггүй дайч вайкингчууд аимшигт луунуудтай уй удмаараа тулдаж ирсэн тул өнөөдрийн энэхүү дайралт нь тэдний хувьд бараг л энгийн үзэгдэл болжээ. Тосны ахлагчийн хүү тэрээр бусд вайкингчуудын адил тосноо хамгаалах чин хүсэлтэйж тэд Хикабиг тулаанд бэлэн биш хэмээн хол байхыг сануулж байгаа нь түүнийг бие бэлдрийн хувьд баг зэрэг гадуурх маягтай байдгийг харж болох юм. Ингээд луунууд тосны сүрүүлж мал хууг нь хулааж явах хооронд Хикаб нууц зэвсгээ туршаа шийддэгч гобер хүүг болиулан зэвсэг зөөлөх бөгөөд тэрэ гарын дүүтэй тул багасаа гобер дарахнаас суралцсан түүнтэй хамт зэвсэг урлж булчингаараа биш толгоогоороо илүү их зүйлсийг бүтээж иржээ. Түүний тосноо хамгаалж луг хороох энэ хүсэл нь бусдад өөрийгөө баталж харуулахаас гадна өөрийн харж авдаг бүсгүй Астридэд хүчтэй сэтгэл төрүүлж болзоонд явхад ч нөлөөлнө хэмээн бодож байгаа юм. Энэхүү дайралтын үеэр Хика боломжоо алдахыг хүсэлгүй луг устгахаар зориг шулууддаг. Гэтэл яг энэ мөчөд хэний ч харж байгаагүй аимшигт хүчрхэг луу Night Fury буюу шөний хилэн галаар давталсноор Хикап түүнийг хороолсон анхны хүн болохоор өнөөх зэвсгэ туршихаар болно. Ингээд тосны ахлагч Стойк хүмүүстэйгээ хамт хідэн луунуудыг барьж хөлөх үед Хикавч бас дуталгүй өнөг зэвсгээ ажилуулан луг арай гэж он чаддагч. Гинт хаанаас ч юм хамгийн хүчтэй хар дарсан зүүд гэж нэрлэгддэг аимшигтай луу орж ирэн манай Хикапыг хөөж иглэнэ. Тэдний харсан аав нь хүүгээ аварахаар луг цогц зодон хөөж явуулах ба малхуугаа алдаж тоснон сүрсэн тул аав нь Хикабыг хэлжгүй луг онсон гих үгийн сонсолгүй түүнийг зэмлсээр энэ маргааш нь Хикаб луг олохоор нууцаар гэрээсээ гардаг. Түүнийг ойроо явах хооронд тосныхан цуглан ахлагч Стойк тэдэнд хэрвээ бид лууны үрийг олж устгах бол тэднийг алж ахиж тулдах шаардлагагүй болно хэмээн төлөвлөгөө гаргаж хүмүүстэйгээ хамт гинтийн дайралтанд бэлдэнэ. Харин үеэр Хикаб ой дундуур алхасаар өнөөх лууны мөрийг дагаж очтол хар өнгөтэй луу буюу шөний хилэнг олж хардаг. Тэр айсандаа хутгаа гарган луг хөнөөхөр шийддэгч. Үүнийг хийж чадалгүй хүлээсийн тайлах уг мөчөд шөний хилэн түнлүү дайрч хороолгүйгээр чангаар иргшэн говьж ниссээр орой алга болох бөгөөд удалгүй Хикаб авда энэ талаар хэлэн луудаа тулдах хүсэлгүй байгаа гэдэгч аав нь эрс эсэрхүүцэн тэднийг устгах шийдвэртэй бат зогссоор байлаа. Маргааш өдөр нь Хикаб бэлтгэл хийхээр луудаа тулдахаар болох ба бус нь түүнийг шоолж сул дорой хулчгар гэж дорд үзсээр. Ингээд тулаан эхлэмэгц эхний хоёр нь тэр дорой хасагдан Хикаб галд оногдож түүнийг яг өөх гэж байх үед нь дархан амийн аварч тулааныг зогсоодог. Гобер луунуудыг аюултай дайсан гэж үргэлж хороохыг л боддог хэмээн хэлэх бөгөөд үүний сонсон Хикаб өнөөхлөд боломж байхад яг өөрийн хороогүй юм бол гэж бодон тэрээр орой очиж луг урханд орсон гэмээр нууцлаг газарт нис чадахгүй гацсан байхыг анзаарна. Хикаб луг дэвтэр дээрээ буулган оройн тэднийг өдрийн гаргасан алдагаа ярилцаж байхад дархан луунуудын бичвэр гаргаж ирэн бүгдээрээ тэднийг судлан хэмээн түр гарч явах үед залуу сүний нүл тоож араас нь гардагч Хикаб сонирхолтой санагдаж хуудсыг нээж үздэг. Тэрээр луунуудын мэдээллийг уншин бүх луунууд дээрх тааруул хороо гэсэн бичээсийг харж байтал түүний олсон лууны хуудас гарч ирдэгч ямар ч мэдээлэл байхгүй байлаа. Ингээд үзэгдэл солигдож Беркийн дайчаад луунуудын үүрийг нолохоор далайд гардаг. Тэд газрын зургийн дагуу манангаар хүрээлсэн асар том хадан чулууны ойролцоо очин луунуудын нутаг дэвсэрлүү нэвтрхэн тэр. Тэднийг луунуудад бүслэгдэн маш хэцүү байдалд орох энэ үед
Залуус бэлтгэлдээ орон Хикап Лунаас зогдох үедээ шөнийн хилэнгийн тухай ямар ч мэдээлэл байхгүй байгаад гайхна. Нөгөө дарахнаас асуусаар байдаг. Энэ хоёр Астрид Луутай туулдан өөрлөө нь оруулж бэлтгэлийн дараа Хикап Луны байга газарт очин арга ивэ олцохоор барьсан загсаа өгтөл шөнийн хилэн шууд залгин талын түнд гаргаж өгснөөр хоолноос сууж тэдний харилцаа сайжирч байгааг харуулж буй үйлдэл нь байлаа. Хикап арай гэж түүхий загснаас хазан хоолой руугаа давуулхад шөнийн хилэн тэр хоёрын харилцаа нэг шат ахих бөгөөд Лууг шүдэн ууж байгааг нь харсан Хикап түүнийг түүдлээс буюу шүдгүү гэж нэрлэхээр болж тэр хоёр модоор элсэн дээр дүүрслэн арга ивэ олцох гэж үзсээр хамгийн сэтгэл хөдлөсөн мөч болох Хикап түүдлээс төрж тэдний нөхөрлөл үүгээр эхэлдэг. Оройн Берк тосгонд Хикап өнөөх хидтэйгээ гал тойрдсон Лууны талаар ярилцах үед дархан тэдэнд нис чаддгүй Лууг үгсэнтэй адил гэж үздэг гэхэд Хикап гинт түүдлээсийг дотроо бодон түнд зориулж сүл хийхээр болно. Тэрээр дархны газартаа өнөөх зурганы дагуу сүлээ хийж дуусгана. Маргааш нь Хикап ууд дөрөн загас авиж өгөх үедээ түүдлээсийг могоо загсанд дургу гэдэг мэдэн түүний загснаас идэж байх хооронд нь арай гэж сүлийн суулгаж Хикап Лун унсан хамгийн анхны хүн болдогч сүүл нь хомигдан манай хоёр ус руу унгахан дээр. Инхүү маргааш нь тэд Луутай бэлтгэл хийх ба энэ удаад шатамхай хий болон галаар торигдаг хоёр толгойд Луу байлаа. Тэднийг Луунаас зогдох үед Хикап түүдлээсээ санзаарсан өнөөх могоо загсаараа айлган өөрлөн буцааж бусдыгаа алмааруулж орхидог. Удаах өдөр нь тэрээр түүдлээс таарсан суудал хийж түүнтэй хамт цаг өнгөрөөн. Хикап түүдлээсээ олж мэдсэн мэдлэгээ бэлтгэлийн үеэр ашиглан Луунуудыг намтгаж залуусын түүнд хандах хандлагч өөрчлөгдөж байлаа. Тэд Хикапаас суралцахаар түүнтэй ойртохыг хичээж байгаа нь Астридийн дургүйслээ төрүүлэх бөгөөд Хикап Луутайгаа цаг өнгөрөөн бусдадаа баригдахгүй хичээж ингээд нэг өглөө Луунуудын үрийг олж устгахаар явсан Стойкийн багийнхан сөөрсөн хөлөгтэй буцаж ирэн аавынхан сэтгэл санаа хүнд байхын үед нутгийнхан түнд Хикапыг алдартай болсон гэдгийг хэлснээр Стойк хүүгээ Лууны эрлэг болсон гэж дотроо боддог. Оройн Хикап хүмүүс Луунуудыг буруугаар одж байсныг ойлгохын мөчөд гинт аав нь гаднаас орж ирэн юу нууж байгааг нь асуухад Хикап Луутай нөхөрлж байгааг нь мэдсэн байх вэ гэж айдагч. Аав нь түүнийг Лууны ангууч болсныг мэдсэн гэж баярлж байгааг хэлэх үед Хикап тайвширч Лууг хорооно гэдэгтээ жоохон тааламжгүй байдаг. Аав нь түүнээр бахархаж байсан тул ээжийнхэн дуулгыг өгөн дараагийн тулаанд нь амжилт хүсэх бөгөөд. Ингээд маргааш өдөр нь Астрид Хикапын хийж буй зүйлсээс залхан өөрийн биеэр Лууг хороолдогч Хикап өнөөх аргаараа Лууг ялснаар өнөөдрийн тулаан үгээр өндөрлөнө. Хикап чадвараа буруугаар ойлгуулсан тул түүдлээстэй хамт цугтахаар шийдэн бай газарт нь очтол Астрид гинт гарч ирэн яаж Лууг ялсныг шалгаж гардаг. Гэтэл яг энэ үед түүдлээс Астрид Луу дайрч Хикап тэднийг болиулсан ч Лууг дайсан гэж үздэг тэрээр Хикапын үгийг сонсолгүй зүгтхан тэр. Хикап бодлын өөрчлөхөөр Луутайгаа түүнийг шуурч аван өндөр төөрч түүдлээс Астридыг хашраахаар хит хурдан мөн дээш доош эргэлтэн нисч түүнээс уучлалт гуйлгуулснаар түүдлээс тэднийг үлгэрийн гэмээр үүлэн дээвэр нисгэж гайхалтай туйлын туяаг харуулна. Инхүү Астрид эцэст нь тэдний талд орж Лууг хүлээн зөвшөөрдөг. Харин гинтхэн тэдэнтэй Луунууд таарч түүдлээс Хикапын үгэнд орлогүй олзоо зөөжгүй Луунуудыг даган галтуул руу орсноор Стойкийн багийнхны хайж байсан Луунуудын өрөнд байж таардаг. Хикап тэр гурав Луунуудыг хоол зөөж байгааг харах үед аимшигтай том Луу тэднийг мэдсэн аятай дайран манай гурав арай гэж үрнээс нь зүгтэх бөгөөд удалгүй Астрид Лууны өөрийг олсноо хэлэх хэрэгтэй гэж аавтай нуулцахаар явах гэтэл Хикап тосныхан өөрийн Луутай нөхөрснийг мэдвэл түүдлээс их ороож өөрийн шийдэх болно хэмээн болиулах гэж оролдон тэр хоёр санал зөрчилдөнө. Астрид түнд маргааш хүртэл бодох хугацаа өгөн хазар дээр нүнснээр инхүү тэр хоёрын хайрын түүх эхэлдэг. Ингээд сүүлчийн шалгалтын өдөр Хикап хамгийн аюултай Лууны нэг болох Найтмертэй тулд харуулна. Тосных нь тулаа эхлэмэгц Хикапыг уухайлан дэмждэгч тэрээр зэвсгээ аяж Лууд дайсан биш гэдгээ ойлгуулах гэтэл аав нь бухимдан тулааныг зогсоох хэмээн дээврийг цогсноор арай гэж тайвширсан Луу түнлүүд арч галаар үлээхэд түүдлээс Хикапыг ойрлохыг сонсон түүнийг аврахаар хамаг хурдаараа яран гүйдэг. Энэ хооронд Астрид Хикапыг аврах гэж торлоо ордогч мөн адил Луунд хөөгдөх бөгөөд Стойк хаалгын онгойлгон Астрид амжид зүгтэж чаддагч Хикап Луунд баригдан яг идүүлэхийн даван дээр түүдлээс торыг эвдлэн өнөөх Луутай тулдаж ялж чадна.
Гэтэл шөнийн хэлэг харсан Вайкингчууд түүнийг барих гэж оролдон торлоо ордог. Хикап түүдлсийг тайвшруулахад тосныхан луг барьж хүлэх ба Стоик хүүгээ луутай нөхөрсөнд маш ихээр уурлаж тайлбарыг сонслохгүй. Түүнийг Вайкинг биш, бүр миний хүү биш хэмээн үгүйсгэж түүдлсийг өгөш болгон лууны арал руу авч явна. Ингээд арал дээр үлдсэн Хикап Астрид хоёр өнгөрсөн үйл явдлаа ярилцсан. Тэд түүдлсийг аврахаар гарц олохоор шийдэхэд Хикапт нэгэн галзуу санаа төрдөг. Яг энэ үеэр Стоикийн багийнхан түүдлсийн мэдрэмжийг даган лууны өрийг олох энэ үед Берх тосгонд Хикап өмнөх тулаанд ашигласан луунуудыг сурган залуус тус бүрд хуваарлж, харин нөгөө талд Стоикийн дайчид зэвсгээ бэлдэн тулааныг эхлүүлтэл бүх луунууд гэнт аваас гарч явснаар тэд ялсан гэж бодож байтал. Is that it? Өнөх аврах томлоо ууралсан байдалтай уулыг цөмлөн гарч ирнэ. Вайкингчууд катапулаар харван төрөл бүрээр дайрдагч луунд огтнололгүй тэдэн луу галаар үлээхэн тэр. Тэднийг арлын нөгөө тал руу зугт хооронд Gobber Stoik хоёр лууны анхаарлыг сарниулахаар чулуу харах энэ мөчөд залуус өөрсдийн луугаа хөлөөлөн луу руу дайрч төлгөө боловсруулдаг. Тэд лууны сул талыг олохоор түр сатааруулж байх үеэр Хикап түүдлсийг суллах үедээ хамтдаа ус руу унснаар аав тэр хоёрыг аварч түүнээр бахархаж байгаа хэлэн Хикапч мөн уушлал гуйж эцэст нь аав хүү хоёр ойлгуулцах бөгөөд ингээд түүдлээс аврал луу руу галсаар байдагч өнөглөө далавчаа дэлгэн манай хоёрыг хөөж иглэн. Харин мөчөд лууг дайсан гэж үзэж энэ олон жил зөвхөн хорох талаар бодож ирсэн Вайкингчууд түүдлсийг дэмжин лууг ойлгож тэрч бүхэл тэднийг найз нөхдийнхүүдээр харж эхлэх ба Хикап түүдлээс хоёр өндөрт гарч өмнөх аргаараа тал талаас нь буудаж унахыг оролддогч аврах том лууг ялахад тэмч амаргүй байлаа. Луу тэдэн луу галаар үлээснээр түүдлсийн сүүл оногдож үүнээс олж манай хоёр асар урттай онон луу тэднийг дагсаар галаар үлээхээр яг шатамхаа хийгээ гарах гэж байхад нь түүдлээс амлуун галлаж шатж эхлэн. Ингээд далавчин цорсон луу галтуулыг мөргөж асар хүчтэй дэлбэрэлт бий болгодог. Манай хоёр дэлбэрэлтээ суугдах үедээ нис чадалгүй лууны сүүл зөхиулан Хикапыг доош унахад түүдлээс түүнийг аврахаар дэлбэрэлт рүү орхон тэр. Инхүү дэлбэрэлт намжихад Стоик хүүгээ хаан түүдлсийг олж чаддагч Хикап байдаггүй. Бүх Вайкингчууд түүний араас гашуудан аав түүдлсээс уушлал гуйж харамсан уйлах яг энэ мөчөд түүдлс хүүгэнд далавчаараа хамгаалж дэлбэрэлтээс аварсан байдаг. Луунууд болон Вайкингчууд баяр хөөрө олцгоон аав түүдлэст баярснаа илэрхийлэх ба ингээд Хикапыг ухаарахад түүдлс түүнийг сэрэн гэрт нь хүлээж байх бөгөөд дэлбэрэлтэнд өрцөн Хикап нэг хөлөө алдан төмөр хөлтэй олж тэрээр арай гэж хөл дээрээ халахан хаалгын онгойлготол Вайкингчууд луунуудтай дасан зогтсон хамт амьдардаг болсон байлаа. Аав нь луунуудыг хүмүүстэй нөхөрж байгааг харуулan тэднийг инээлдэх үед Астрид дэрэн Хикапын уруул дээр нь үнснээр тэдний хайрын түүх өрнөдөг. Ингээд киноны төгсгөлд Хикап түүдлстэй хамт арт дүүлэн нисж тэрээр бус газарт давжаамор тойт байдаг бол бидэнд гайхалтай луунууд байдаг хэмээн өгүүлснээр кино маань өндөрлж байна. Энэ удаагийн кино тайлбар маань таалагдсан бол лайк дарж дуустал нь үзсэн бүх үзэгчидтэй баярлалаа. Тундахгүй уулзцай түр баяртай.